Шижир алт. Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсоорой. Хоёрдугаар хэсэг. Багш, та энэ жаахан хэрэм амсаач бүр ангачглаа байна. Гэхэд хөгшин лам унжсан зөвхөн арай ядна өргөж дуу гарсан зүг рүү нэг хараад аягта хэрмийг авч омголдсон уруулаараа амсрыг тэмтрэн байж 3 там балгав. Тэгснэн хийдийн хойморт буу бурхан дахил руу хараад алган хавсран залбирахтан гэмэн хэмээн дуу алджээ. Үүнийг сонссон шав та ойрд нэг юм дэхээхэн санаа жилээж байх шиг санагдаад байх юм. Юу тэрв? Хөрхи. Алэг хорвогийн хаас хайгүй л зовсон ус байх юм да. Модхон миний цаг ирэх гэнэ. Төмөндөн тусалж чадалгүй эртээ мордох нь байна. Та чинь шаш номын хүн байж ингэж ёрлож болдг юм уу? Балдан. Чи санаж байна уу? Эхээ олон жилийн өмнө миний чамд хэлж байсныг. Юуг тэрв? 3 шулан ирэхийн цагт тэдний хэргийг гүйцээж өгöd би мордно. Тэр болтол амьд минь саруул сайхан байна гэж. Тийм. Та дандаа л дэгдэг шүү дээ. Чухам уурлахаараа энийг бүрийг хэлнэ. Тэр цаг хаяанд иржээ хөө. Гэхэд шав дуугарч чадсангүй. Хөгшин лам өндих гэхэд шав гүн ирж түшиж аваад хамт гэрөөдөн харилаа. Харьсан дорон багш авдар саван уудалж юу юугүй алс холын их аянд мордох гэж буу аята эд бараагаан зэгцэлж эхлэхэн тэр. Тэгснэн хуучин дээл хувцсан шадаахыг шавьтан даатгаад төвд нутгаас авчирсан шүрэн эрхэн шавьтан захин үлдээв. Харин өөрөн хуучин зандан модон эрхэн хүзүүндэн зүүж яваад энэ ч надтай хамт явах гээд дугаамаа гэд дээлийнхэн ингэрд хийлээ. Тэгснэн шавын хараад чи юугаа хараа суугаад байна? Явахтан бэлд. Унаа тэрэг гэж юм байх биш. 2 мөр хоо сайн захиад гарна та гэжээ. Энэ хооронд талигч болсон хөгшин ихэнх нь хойдын зан үйлд туслах хүн битгийх л ламж олдсонгүй. Арга барсан эгчтөө 3 ээжинхэн алтан шарлыг өвөлжүндэн аваачиж тавихтан нохоо шов орчихгүй гэсэндэн битүү бөглөж хаалгахын цоожилж орхижээ. Энэ хооронд дунд эгч Бямбана Донид ламыг сургахаар ижинхэн хэлсэн газар руу сум дамжин явлаа. Өдөш болж Донид лам шавтайган буудаа чанаж идчихээ цууж байтал хаалга нэгдэв. Үүдэр нүдийн тов болтол уйлсан Бямба хүүхэн орж ирв. Донид түүнээс олон долоон юм асууж шалгаасангүй. Өөрийн нүдээр очиж харна гэхээс өрзүүл хэлсэнгүй. Төвний эрхийг мэдсэн шиг ачаабараа унаа моргэд бүгдийг зэгсэн байсан тул удаж төдсөнгүй. Эр шөндөн Донид ламын дүнжөөд өглөөний нартаа уралдан босч зам дангарав. Хөгшин лам замын турш эрхээр мэргэлсээр явах бүртэн уртаар санаалдана. Эгчдүүсийн амьдардаг суманд орж ирэхэд лам эхлээд ээжинчин шарил байгаа газар очиж үзнэ гэжээ. Тэд хамт өвөлжөөнд ирэхэд хаалга хийж битүү тагласан хэсэг газрынхын өвс үхэж харлаад шорон хүртэл хүрэн улаан болчихсон байхын тэр. Хөгшин лам бүхийн тэр газрынхын шороноос чимхийг авч амандан хийн үзмэгцэн нулимав. Донид ламын шав гүнчин 6 настайгаас хийдэд шавилан сууж Донид ламтай хамт олон айлаар орж зовлонгоос нь салгаж энгийн хүний санаанд жоромгүй олон зүйл үдсэн чиглэн үүн шиг газар шороо хүртэл тэр их бозрыг шингэж чадалгүй улайж
Амьд амтан бэдхий хэл өв сургамал хүртэл үхэж харалсан байсныг үзсэнгүй. Энэ үед түүний толгойд багш маань энэ хад зэтгэрийг дарж чадахгүй бол би юу хийдгсэн бэлээ хэмээн бодол харван орж ирв. Үзэж гарч явснаас өөрөн уйлдэж явсан удаагүй тул ийн айхан зүүн хэрэг үз. Галганы цоожийг томхон чулуугаар 3 дан зогхоход молдрон унаад өгчээ. Тонидлам төрүүлэн ороход тэнд амьсгалахын аргагүй бөгчм халуун дээр удаж муудсан махны үнэр хамарсан хэв. Гэвч тэнд тэргээд хэлчих ганц ч ялаа шумал байсангүй. Эхийнх нь алтан шарлыг бүтээсэн нэмгэн даавууг сөхөн авч гараад Бямбаач залуу ламч цожирдохын ихэр цожирдов. Хөрхий хөгшин эхийнх нь шарил эгээтэл унтаж байгаа хүн шиг эгэл тайван харагдах ба. Бурхан болоод даруй 7 хонсон байтал арьс үсэн амьд хүнийг шиг үзэгдэнэ. Ганц эгэл бас зүйл нь ирүүн мултраад амн ангайсан байснаас эгчдүүсийн барьсан жижиг амбар хүн тэсгэд бэрх өмхий болсон байлаа. Бямба эдгэж ядан ихэнхэн шарилд ойртон хүрэх гэхэд лама болиг юм. Иймийг хараа шингэчихсэн байгаад хурж өөртөө гай дуудах нь гэд хавтуулсангүй. Тэд тэндээс гарахад Бямба амбарын хаалгыг түгжих гэтэл лама хэрэггүй хэн ч ойртохгүй гэв. Тэд явсаар гэртэн ирэхэд 16 настай охин тосон авлаа. Залуу ламыг мориноос буухад тосон мэдчилсэн охины царай зүс хавьд үзээгүй хөөрхөн байх бөгөөд эр хүний цангаар түүнийг шохоорхон хараад өнгөрлөө. Залуу лам багшигаа мориноос түшин буулгаад гэр тийш хамт алгачээ. Үүдээр ороод залуу лам охинд модон тагшаан өгч цай уух гэхэд лам өөрсдийн зэгсэн улаан авчир гэв. Нэгэсэндэн хоёр лам тэднийхээс баалга ус амсахгүй байгаар шийдэж бэлдсэн байжээ. Няма лам нартай мэд мэдэж танилцаад зовлонгон ярьж эхлэв. Хөрхий ээж минь борхон болохынхаа яг урдхан бидэнд таныг олж уулз гэж загсан юм. Тэгээд дүүгээ явуулж таныг заллаа. Бид ихээс уг нь дөрвөлээ. Та биднийг битгий буруугаар бодорой. Бид цөм өөр эцэгтэй чиглээ. Цөм нэг ихээс төрсөн үнэн. Хамгийн бага дүү маань хүү байсан юм. Тэгээд төрөөд жил орчин болоод юм түшиж зогсдог хөөрхөн үе дээр өнгөрч гисэн юм. Тэрний дараа манай энэ охин дүү төрсөн. Манад нэг зовлон байгаа нь манай удмын эмэгтэй хүмүүс дандаа л бэлэвсэж хоцордог. Тэднээс хүү төрхөөрөл хинтчгээд байдаг зовлонтой. Би ганц охинтой энэ байна. Энэ жил 17 хүрэх юм. Миний доод талын дүү Бямба ганц охинтой. Уг нь нэг хүүтэй байгаад тэр нь мөн л хинтчихсэн юм. Харин энэ манай баг дүү саяхан амарчиж хүүтэй болсон ч гэсэн үе биеийн муудаж сандаргаад болж өгөхгүй юм. Энэ хүүхдэн алдчихгүй гэж бид чинь их санаа зовх юм. Ойр хавийн мэддэг чаддаг бүхэл хүмүүс төр очиж асуухаар удам юм л гэх юм. Гэхдээ тэрнээс цааш тодорхой могт ярихгүй. Дээрээс нь саяхан ээж минь өнгөрч өглөө. Яста дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гихчин л болоод байна та. Гэлээ. Донид лам хариуд нь за өчрийн явдлыг ерөнхийд нь ойлголоо. Аялав тэр хөөрхөн хүүг нааш наваад ирээ гэлээ. Дөнгөж хоёр гараан ээлжлэн хөгсөн Миралаг цагаан хүүг хөгшин лам өвөр дээрэн авч эргэлүүлэн байснаа эрхэн толгой дээр нь тавайд хүүг ээжд нь буцаан өгөв. Ихэнхэн хүүхийг хөөхөөг байгаамаа. Нэма төрөхт нь их нь өөрөө бис бол байж таарад сүүг удснаас голчихсон юм. Одоо үнэнний сүү хөөрүүлээд угжиж байгаа. За тийм байж.
Ихэнхэн хөхийг амлаагүй байвал бас учиртай. Тэгвээс аргагүй болох байж. Эхлээд хүүг нь аргалж өгье гэв. Энэ үгийг сонссон Хервагийн нүдэнд баярын нулимс цэйлэгнэн байлаа. Маргааш өдөр нь хүүг саятар хувцлаж аваад энгэрт нь жаал жуулхан боорцог сэлтгэн өгч нямаад тэврүүлээд хүүг хээр гээгээ дээр гэхэн тэр үүнийг сонссон Хервагийн зүрх зогсох шиг болжээ. Эгчдөөс учрыг асуухад ингэдэг жамтай юм аа. Ингэж эхээс нь тавилан заяаг нь салгаж байгаа юм. Гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Херва ойлон хайлж хэр хоцорсон хүүг минь нохошгүй ирчихвэл яах юм бэ? Яаж тэгж болох вүлээ? Гэгэд хөгшин лам тавилан заяа нь мэддэгдээ гэв. Гэрийн үүдэнд морин думордсон нямаагийн араас Херва хашгиран орилж тэдний араас гүүхээр тэмцэлдэж байхад нь Бямба нямаагийн охинтой хамт тэврэн хоригилсаар хоцорчээ. Төдөөдөлгүй нямаа гар хоосон ирэв. Тэр үед Херва ойлж тэмцэлдсээр тамиргүй болж хүүгийн удсан зүг рүү харан уйлагнаж байлаа. Бүрий залгах үеэр нямаа бодсон ирэв. Энэ үед хөгшин лам Хервагийн дуган дээр сүү тусааж өгөөд одоо хүүгээ олоод ир гэж гинэ. Үүнийг сонссон нямаа Бямба хоёр биерүүгэн харж гайхаж тасрав. Херва тэр дуран босон өндийч эмээл тухаж амжаагүй хоньны номхон морин дээр зайдан мордож аваад хүүг нь гээсэн тэр зүг рүү давхин алга боллоо. Эгч дүү сандарч гэгээ тасархын наан давхиж яваад төөрчихвэл яана гэвэл лам зүүн нь мэдэгдээ гэв. Заавал ингэдэг нь ямар учиртай юм бэ? Эхний хүүгийн хээрээс олж ирэвэл энэ хүү олдвол хүү болж байгаа юм. Та наа удмын хүн бэш болчихсон гэсэн үг. Тэгэхээр энэ удмын юмнаас хүртэхгүй. Өөрийн тавилантай болж ирнэ. Хэрвээ олохгүй бол яах вэ? Би замыг нь зааж өгнө. Гэхээс өөрийг хэлсэнгүй. Гэгээ тасрав. Эгч дүүс ээлжээр гарч дүүгээ мордож удсан зүг рүү хараа тавина. Хөгшин лам гэрт өөгүүлсэн ардсны саарал утаан дунд амандан ном уншин нүдэн аниж суухажээ. Гүнчин нямаагийн охин нансалтай хамт ойр зургийн ажлыг нь амжуулж байв. Төдөлгүй харанхуй дундаас мордохын тодорсоор ойртоод ирэхэд цөм тосон гүйж очвол Херва хүүхэн ганцаараа ирсэн харагдаж байлаа. Бямба тэсэлгүй өвдгөн дэрийн сөхрөн унаад уйлж гарав. Гэтэл илүү ойртоод ирэх үсэд ээжийнхэн дээлийн ингээс жижигхэн гар зухан гарч ирэх нь үзэгдлээ. Нямаа гүн очиход үдшин сэрүнд үрийн даарчихгүй гэсэндэн дээлийнхэн бүсийг доор бүслээд хүүгийн дээлэндэн өвөртөлж нүцгэн ингэртэн нан дулаад суулсаар Херва ирхэн тэрэ. Шижир алта. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook Web-ээр сонсороо.